Эрчим хүчний зохицуулах хороо үзүүлж байна. Эрчим хүч түүний үнцэн. Таны гэрт ашиглагдаж байгаа эрчим хүчний гол түүхийн эд нь нүүрс юм. Нүүрс нь дулааны цахилгаан станцад шат дараас нь дамжилгаар боловсруулагдан эрчим хүч болж түүнийгээ дамжуулан түгээснээр бидэнд ирдэг байна. Эрчим хүч нь шууд үйлдвэрлэгдэн гардаг учраас түүнийг хадгалах, нөөцлөх боломжгүй юм. Энэ их үнцээр бий болж байгаа 1 кВт цахилгаан эрчим хүчний айл өрхөд борлуулах дундаж үнэ нь өрхийн цахилгааны хэрэглээний төвшин хоногийн цагийн ялгууртай хэрэглээ зэргээс хамаарч 130 төгрөг байдаг. Тэгвэл бид 1 кВт цахилгаанаар юу хийж болох вэ? 22 минутын турш хувцс эндүүдэх, цахилгаан зуугаар 12 удаа хоол халаах, 285 ширхэг гар утас цэнэглэх, бүрэн автомат угаалгын машинаар 1 удаа хувцс угаах, 4 цагийн турш суурин компьютер асаах боломжтой юм. Эрчим хүчээ хэмнэцгээе.